Монголын NFC холбооноос за 4-р сарын 27 буюу за тун удахгүй эх 7 хоногийн сүүлээр нэгэн том тулааныг эх орондоо зохион байгуулах гэж байна. За мэдээж Монгол эх орондоо зохион байгуулах тус тулаанд Монголын мэрэгжлийн холимог тулаанч Нандин Эрдэнэ тэргүүтэй шилдэг тулаанчид хурамч болох гэж байна. Тэгэхээр NFC холбооны та бүхэндээ ерөнхий найрамчгийн дараа маргад эртнийг уулзъя. За танд өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд сайн байна уу? За энэ удаагийн тулааны онцлог гол зорилго. Энэ удаагийн тулаан бол одоо Монгол улсад NFC холбоо маань олон улсын дөрвөн төрөлт холимог тулааны одоо тэмцээнийг анх удаа зохион байгуулж байгаараа одоо ялгаатай байгаа. Бидний зорилго бол олон улсын дэлхийн чансаа өндөр тулаанчдыг Монгол улсдаа өрн авчирч Монголынхоо бас чансаа өндөр тамирчтай одоо тэмцээнийг зохион байгуулж олон улсад тамирчтай сурталчлах бас ерөнхий агуулгатай тэмцээн хийж байна да. За NFC Nomadic Fighting мэдээж нөгөө нэг яг утга агуулгаар бол том дүр зургийг харуулж байгаа. Тэгээд аливаа одоо спортын тэмцээн оролтон спорт аялал жуулчлал менежментийг их орондоо зохион байгуулна гэдэг чинь үргэлжид одоо дэлхийн нийтийн анхаарал за тэр дундаа энэ холимог тулааны дэлхийн нийтийн анхаарлыг үзэгчдийг Монгол их орондоо татаж байдаг. Тийм. Манай энэ тэмцээнийг одоо олон улсад бид бас цацсан л да. Монгол улсад ийм Nomadic Fighting Championship тэмцээн болох гэж байна. Олон улсын шансаа өндөр тэмцээн болох гэж байна гэдэг сургийг бас олон улсын холимог тулааны холбоодууд сонссон байлаа. Тэгээ манайх руу бас хүсэлтүүд явуулж байгаа. Одоо танахтай хамтрах хүсэлтэй байна. Монгол улсад шилдэг тамирчтай байж хүсэлтэй байна гэдэг. Гэтэ энэ одоо яг өнөөдрийн байдлаар бидэнд нэмж тулаанчдаг ирээ их боломжгүй болчиход одоо 9 тулаан гарна шүү дээ. Тэгэхээр нэмж одоо бүх тулаанчд маань тодорхой болсон болохоор одоо дараагийн тэмцээн лүгээр бид нэр хамтран гэрээ хийхэд бэлэн байна гэдэг юм хүсэлтэд өгсөн байж байгаа юм хариугаа өгч гисэн байж байгаа. Тэгэхээр эндээс би юу хараад байна вэ гэхээр бид олон улсын чансаа өндөр тулаанчид Монгол улсын чансаа өндөр тулаанчдтай одоо толдох маш өндөр сонирхолтой байдаг юм байна. Дээрээс нь манай Монгол улсад энэ зохион байгуулах тэмцээнд маань хүрэлцэн ирэх сонирхол олон улсад их байна л гэж бид харуулж харсан. Энийг л одоо цаашаа үргэлжлүүлж хөгжүүлэндээ. За дөрвөн өөр төрөлд явагдана тий. Тэгэхээр дөрвөн өөр төрлөөсөө яг ингээд онцлоод хэлэх юм бол мэдээж яг одоо кикбоксing томог амжилттай байгаа Нандин Эрдэнэ байгаа. Гэхдээ яг нөгөө бусад төрлүүд дээрээ за илүү яг шоу entertainment гэдэг ч юм уу. Одоо ер нь бол холимог тулаанч нь мэрэгжлийн. За хоёрдугаарт заавал нөгөө шоу entertainment талыг дагуулж явдаг байгаа шүү дээ. Өөрөнгөс онцлогтой энэ талаар. Тий. Одоо орчин үеийн тулаан гэх юм уу холимог тулаан дэлхийд бол заавал entertainmentтай холбогдчихэж бас нэг юм бүтэн цогц болтог болсон юм байна л да. Бид бас тэрийг ингээд судалж үзсэн. Тэр утгаараа тэмцээний болон спортын тухайн төрлийн дөрвөн төрөл тухайн төрлийн спортын агуулга тэр чанарыг өөрчлөхгүйгээр entertainmentтай хослуулснаар бид өнөөдөр энэ спорт руу одоо шинээр одоо сонирхогчд бас илүү татагдах тийм өндөр боломжтой байдаг юм байна. Тэгэхээр энэ удаагийн маань тоглолтын дээр бас Монголын алдартай одоо залуу уран бүтээлчд ирж бас тоглох хаа гэж бодож байна.